Сэлэн аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн нээлттэй байдал олон нийтэд харилцах ажлын хэсгээс Сэлэн аймаг дахь анхан болон давж заалдагчдын шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 5 мэдээг танилцуулж байна. Сэлэн аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдагчдын шүүх нь 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл эрүүг эрэг нийт хүлээн авсан 13 эрэг, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 34 эрэг, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр тавлсан 21 эрэг, хэн шийдвэрлсэн 18 эрэг байна. Иргэний эрэг нийт хүлээн авсан 7 эрэг, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 11 эрэг, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр тавлсан 5 эрэг, хэн шийдвэрлсэн 5 эрэг байна. Зөрчлийн эрэг нийт хүлээн авсан 12, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 12 хэрэг, хэн шийдвэрлсэн 10 хэрэг, хинэн магадлангийн материал шийдвэрлсэн 1 хэрэг байна. Сэлэн аймаг дахь захиргааны эргийн анхаарчны шүүх нь тайлан хугацаанд нийт 11 хэмжлэлийг хүлээн авч 5 хэмжлэлт захиргааны эрг үүсгэж хүлээн авах татгалзсан хэмжлэл байхгүй нь хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд нийт 16 хэрэг байгаас 5 эрэг тэтгүүлсэн төлөвтэй ажиллагаанд 11 хэрэг байна. Шүүх хуралдаанаар хилцүүлэхээр тавлсан 22 хэргийн шүүх хуралдаанаас 4 хэргийн шүүх хуралдаан хойшилж шүүх хуралдаанаар 16 хэргийг хэн шийдвэрлсэн байна. Сэлэн аймаг дахь Сум дундын анхаарчны шүүх нь эрүүг эрэг нийт хүлээн авсан 12, прокурорт буцаасан 1, шүүх хуралдаан тавлан зарсан 47, шүүх хуралдаан хойшлсон 10, хэн шийдвэрлсэн 11, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 26 хэргийн үлдэгдэлтэй байна. Зөрчлийн эрэг нийт 67 хүнд холбогдох 60 хэргийг хүлээн авснаас 2 хэргийг шийтгэлийн утсанд гаргасан гомдлоор 58 хэргийг анхаарчны журмаар хүлээн авчээ. Хэн шийдвэрлсэн 58 зөрчлийн эргээс торгох шийдвэрлийг 38 хүнд оногдуулж, баривчлах шийдвэрлийг 20 хүнд оногдуулжээ. Дасан сэргийлэх арга хэмжээг хүлээн авч шийдвэрлсэн нийт 6, ялагдагчаар цагдаа хугацаа сунгасан 6 байна. Сэлэн аймаг дахь Сум дундын анхаарчны шүүх нь иргэний эрэг нийт 135 хэмжлэлийг хүлээн авч хүлээн авахаас татгалзсан 40, иргэний эрэг үүсгэсэн 87, нийт хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 167 хэргийн үлдэгдэлтэй байгаагаас 23 хэрэг тэтгэлзүүлсэн төлөвтэй ажиллагаанд 144 хэрэг байна. Шүүх хуралдаанаар хилцүүлэхээр тавлсан 53 хэргийн шүүх хуралдаанаас 10 хэргийн шүүх хуралдаан хойшилж тус шүүхэн тайлан хугацаанд нийт 80 иргэний эргийг шийдвэрлсэн байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Сэлэн аймаг дахь шүүхийн тамгын газар шүүхийн нээлттэй байдал олон нийтэд харилцах ажлын хэсэг.